манай ажлах нэг ярьчихсан байхгүй нэг жоохон хэр удахыг харъя л даа. Салчаад 20,000 билүү гэдэг гэсэн. Сурыг хамт хийлдэл бах юм хийжсэн чинь яг нээлттэйснийх нь маргааш ковид болоод амар олон төрлийн шалтгаанаас болж дампуурсан. 60-аас 70-ийн өрөөнд орсон. 20 хохирлоо харж чадвал дампуурхан ч гэсэн нэг төрлийн стратеги. Ажил даалгавал алдах эрхийн үг гэдэг. Child Demand буюу хүүхдийн мэн сайтаас эрхлэн гаргаж байгаа Октим подкаст шинэ 2026 оны дугаараа эхлэхэд бэлэн болоод байна. Өөрөө ураг шалхыгээ төсөлд хамрагдаад подкастны одоо санхүүжилт олж аваад хүчрхийлэлд өртсөн хүүхдүүдийн түүхүүдийг хамгийн анх хүргэж эхэлж байсан. За тэрнээс хойш нөгөө аливаа төсөлч ингээд хөгжиж явсаар байгаад одоогийн бидний үзэгч та бүхний өдөр тутамдаа уншдаг Child Demand буюу хүүхдийн мэн сайт одоо үүсгэн байгуулагдах одоо тулгуур багантай яг үр үндэс болсон ийм одоо контент байгаамаа. 2026 оныхоо эхний зочноор бас ойр дотныхоо хүмүүсээс одоо урьсан байгаа. Шинэ оны эхэнд одоо ингээд анхны нэвтрүүлэгтэй баян ордог юм шиг тэгээд оролцоод баяртай. Тэгээд намайг Саран Туяа гэдэг хүнсний технологи эрүүл ахуйч мэрэгчлээ давхар бизнесийн удирдлагаар үйлдвэрлэлийн менежментээр төгссөн. Тэгээд нэгтлэнгаар бас сурсан. Ер нь төслийн юугаар бас сурсан. Мэрэгчлэлтний. Тэгээд явж гин одоо 29 настай гэж явна. Он гараад тэгээд нэг хүүгийн ээж. Ярилцлага ингээд ийм карьертэй холбоотой те сорилттэй тийм зүйлсээс эхлэе. Шууд одоо хувийн юм хумаа хүн ярьж хийж одоо юу аах вэ? Салбарын шилжилт хийсэн би. Тэгээд өмнө нь болохоор 2 жилийн хугацаанд Шамбала 2056 гэдэг 56 орт ерөнхийдөө доктортой ногоон байгууламж болон инженеринг суурьнд би болох зорилготой төсөл дээр үйл ажиллагаа хариуцсан захирлаар 2 жил ажилласан. Тэгээд төсөл маань болохоор нөгөө Дорноо аймгийн Эрдэнэ суманд байдаг. Тийм ажил хийж байгаад сая 9 сард өгн амралттай байжгаад маш хурдан сэргийгдэгч мөчний салбарт орсон. Тэгээд ерөөхдөө сэргийгдэгч мөчний салбарт нэг 4 сар ажиллаад одоо хэсэг пауз авсан байна. Ерөнхийдөө 10 жилийн хүүхдүүд ажил мэргэжлээ сонгохдоо түгээмэл нийтлэг мэргэжлүүдийг л ерөнхийдөө ингээл юм сонгох хандлагатай байдаг шүү дээ. Тэгэнгүүт жишээ нь би доктортой хөгжлийн чиглэлээр би эсвэл мод тэрэ ч юм уу одоо яг нэг тийм одоо илүү амьдралтай юм ажил хий гэж байгаа тийм сонгож байгаа нэг цөөхөн шиг санагдаад байгаа байхгүй. Чи жишээ нь хамгийн анх зав одоо энэ яг ажлын талбар дээр гарахаас өмнө ажил мэргэжлээ яг яаж сонгож ирсэн? Мэргэжил сонголт ч одоо тэр ч одоо 13-4 онд шүү дээ. Тэр үед нөгөө гэр бүлийнхэнтэйгээ амар ярилцдаг байсан. Тэгээд миний сонгосон мэргэжлийг бол шууд үүсгэжсэн. Тэгээд нөгөө нэг орон нутагт болохоор бид чи яэш өгөөд тэгээд нөгөө нэг ирэмблэгтээд яг миний хүсэж байгаа мэргэжлийг миний өмнөх хүүхэд ороод авчвал тэгээд би өөр мэргэжил сонгохоос өөр юуг болдог боломжгүй болдог. Тэгээд дахиад би сайн хичээгээд 1 жил үгийг бол одоо гэрийнхэн жил алдлаа малтлаа гээл тэгээд тиймэрхүү юмд болдог. Тэгээд би бол өөрөө уран зохиолын ангид орох сонирхолтой байсан. Тэгээд эсвэл түүхч болно гэсэн. Тэгээд манай гэрхэн болохоор одоо юу гэхээ гэдэг тэрийг одоо чи чөлөө заваараа хийж болно гэд. Тэгээд уг нь бол юуны сэтгүүлчийн ангид бас сонирхож байсан чинь юунаас болоод онооноос болоод сонирн байдлаар би доошлоод тэгээд гэрийнхэнтэйгээ ярилцаад хим физикийн маань оноо өндөр байсан болохоор хүнсний технологи эрүүл ахуйч гэдэг мэргэжил сонгож байсан. Тэгээд ороод ямар мэргэжилтийн талаар би юусоо бараг дуулж байгаагүй заяа. Тэгээ бараг хоол идэл хүн юм байна гэж ойлгоод тэгээд орсны дараа эхний семестр дуусаад нөгөө бүгд ажиллах хичээл үзсэн шүү дээ. 2-оос эхлээд надад ингээд 7-8 хийм үзээд гэд ойлгож эхэлсэн. Тэг ерөнхийдөө яг үндсэн мэргэжил маань хүнсний технологи эрүүл ахуйч гэд би ерөнхийдөө яг үндсэн мэргэжлэрээ 1 жил хагас ажиллаж байсан. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө ингээл амар их юм сураал шилжээл тэгээд дунд нь бас ингээд өөрөө нөгөө 2-3 юм эхлүүлээд фейлдчихсэн. Өнгөж ажлын гараан дээр гарч яхад тухайн үедээ ер нь чамд одоо ямар зорилго байсан те. Тэгээд тулгарч исэн бэрхшээлүүд нь жишээ нь юу байсан? Одоо миний хувьд бодоод таар би ингээд нэг юм 10 жил ажилласан байгаа байхгүй юу ер нь. Тэгээд ингээд бодонгууд эхний 3 жилд нь би нэг тим байсан. Тэг юм сурах гээд амар хичээдэг байсан ч юм уу те. Нойр хоолгүй яваад. Тэгээд одоо болохоор нойр хоолгүй явж болохгүй гэдгийг амар ухаардаг болсон ч юм уу те. Арай ухаалаг хэрнээ ингээд арай үр бүтээлтэй ажиллахыг ингээд тэрлүү ингээд нэг өөрийгөө ингээд чиглүүлдэг болсон гэх юм уу. Жишээ нь одоо энийг жишээ нь залуу ингээд тогтуудтай эсвэл 10 жилийн охтууд одоо мөнгөтэй л болъё гэж ингээд бодож байгаа бас ингээд охтууд бас байж болно шүү дээ. Тэгэхээр тэд нар зорилоо чинь чиний ажлын карьерийн эхний хэсэгт
одоо нэг түүх шиг болгоод ярих юм бол ямар хөө байсан те ямар бэрхшээлүүд байсан. 9 дугаар ангиас хойш ажил хийж исэн. Тэгэхээр нэг амар тийм хүнд мүнд ажил биш ерөнхийдөө ингээд харилцааны одоо ээж гэрийнхэн дадслал ангуун дээр суух эсвэл өөрөө сонирхлоор ажил хийх ч юм уу. Тэг ерөнхийдөө 16 таа оюутан болоод тэрнээс хойш гэр бас л яг адилхан 10 жил хийсэн. Тэгээ төгссний дараа болохоор ажилласан юу гэвэл ажиглагдсан юу гэвэл нөгөө нэг яг тэр мэрэгжил чинь одоо тухайн үед нөгөө нэг одоо юу мэрэмдээ үнэлгийн шал өөр байсан. Тэгээд ажлын байранд ирэх одоо нөхцлүүд ч гэсэн шал өөр байсан. Тэгэхээр яг анх ороод амар сайн хичээдэг. Тэнгуудлаа нөгөө нэг анх ажилд орж байхад нөгөө тогтсон байгаа хэв маягууд надад ерөнхийдөө ингээд таалагддаг байгаад байсан. Тэгээ хамгийн сайн байх гэж мэдээж хичээнэ. Тэгээд эхний жил хагастай хэрч одоо яг ямар ажил хийн гэсэн үг үү? Чиний мэрэгчлэр гэх юм бол эхлээ хоол хийх байх гэж бодсон гэдэг гэж шүү дээ. Одоо мэрэгчлээ шууд энгийнээр тайлбарлал одоо нэг бид хэд жүр үрээс ингээ өдөр болгон талхаадаг шүү дээ. Тэр нэг талхыг авах болгонд яг хэвээрээ байгаад байгаа шүү дээ. Тэнгууд л яадаг гэхээр хүнсний технологич гэдэг хүн тэр жорыг хийгээд батлаад тэр жорыг хараад одоо уянгаа солигдсон сараа солигдсон ч дараа чинь нэрсэн ч гэсэн яг тэр амтаараа гаргадаг ерөнхийдөө жорыг зохиодог хүн гэсэн үг. За тэгээд үйлдвэрлэлийг нөгөө бүтэн эмх зэгцтэй хуваартай тасралтгүй байлгана. За тэгэхээр нэмээ шинэ бүтээгдэхүүн үйлчүүлэлт юм. Тэгээд эрүүл ахуйг нь сангана. Яаж аюулгүй байх уу? Яаж одоо хордлого гаргахгүй байх уу? гэдэг бүх юуг нь одоо менежментийг хийдэг ихэд бол маш чухал мэргэжил. Хамгийн анхны цалинжаа хэдэн төгрөгийн цалинтай байсан бэ? Би бол хамгийн 440 мянган төгрөгийн цалингаар сард ажилладаг байсан. 2-3 сар. Тийм. Би үндсэн ажиллаараа хамгийн анх сая 200 юм уу? Сая 200. Тэгээд 3 сар болоод чинь эхэлнэ гээд би 23 хоногт чинь эхэлж байсан. Тэгээд сүлжээ юу байсан? Төргөө олны газар байсан. Тэгээд 3 салбар хариуцаад явдаг. Тэгээд тэн дээр одоо би жишээлбэл ингээд 22-тай 23-тай л байгаа байхгүй юу? Тэг ингээд 3 салбарын ажилчид хариуцаад дээр нь нөгөө технологи карт март батлаа явах нөгөө нэг хамгийн хэцүү асуудал нөгөө нэг дахиад нөгөө салбаруудад цагийн ажилт нь одоо KFC-д оюутнууд ажилтдаг шүү дээ. Тэрэн шиг тэгэд маань ингээ баян галуу болчдөг заяа. Тэр амар хүндрэлтэй гадс надаас шалтгааллахгүй. Тэг ирэхгүй болохоор ингээ бүтэн салбарын ажилд оголдоод идэв гэсэн болохоор. Тийм. Тухайн жишээлбэл чи хүнтэй харилцах тийм эсвэл одоо хүнээр ажил хийх ч юм уу тийм ноу хау сурсан юм ер нь байна. Би ер нь тэр тал дээр аюу авьяастайгаа нөгөө багасаа айлын дунд хөх чинь нөгөө нэг дүүнэртэйгаа чарс чинь дээшээ чарс чинь тийм нэг юм тэгсээр агаад ч юм уу анханасаа нөгөө нэг 5 дугаар анги 4 дугаар анги сэхлээд нөгөө нэг тийм илтгэлийн шүлэг мүлэг юмнууд ороод гэсэн болохоор хүнтэй айлтгах нэг асуудалгүй. Гэхдээ яг төгсөөд ирэхэд бол нөгөө нэг удцсан байгаа ажилчдаас хандлагаар нөгөө жоохон мохон гэдээ би яж чинь тэр үед бүр жоох харагддаг байсан. Тэгээд тиймэрхүү хандлагууд илэрхийлэгдэнэ. Тэгэхээр нь яах вэ тэгээ чи яадаг гэсэн. Хямрах. Үгүй ер нь хямрахгүй яхаараа гэл тэгэл бодно шүү дээ. Тэгсэн намайг яага ингээд нөгөө нэг хамгийн нөгөө нэг технологийн өрөө чинь ингээд юм цонхтой цаана үйлдвэрийн хэсэг байгаа гэсэн чинь нөгөө миний жижиг цонх хаагдаг байхад манай ажиллах нэг ярьчихсан байхгүй. Миний жоохоо хэр удахыг харъя л даа. Тэр тэгтээ ингээд нөгөө ингээд нэг амар хөшөө хүмүүс шүү дээ. Одоо болохоор 30 35 та ихч нар байгаа. Тэгээд яхаа харъя маръя гээл тэгэхээр би ингээд очиж нөгөө цонхоо так наачдаг байхгүй юу. Тэгэл менежерт хэлээл хоёлаа одоо яаж эмгэгцэнд оруулах вэ те. Ер нь бол одоо ажлын байрны зураглалын сайжруулаад хоёлаа дөрмөрл барина гээд одоо би бас тэр ажлынхаа менежертэй холбоотой байдаг. Надад ерөөхдөө амар сайн одоо ментор байсан гэхүү. Одоо тэр үедээ ментор гэхгүй шүү дээ. Намайг жоох ихгүй миний анхны ажил болохоор амар гоё зүгээр хүлээж аваад ингээд урагшлагад амар тусалсан. Тэгвэр бас яг адилхан ингээд шахуулаад болохгүй байна гэдэг тахгүйгээр амар их дэмжиж ажилтдаг байсан. Тэгээл эн чинь болж ин тэр чинь болж. За үйлдвэрийн одоо ажлаас хойш онгоо карьерийн хувьд одоо өөрчлөлт гарсан байна. Тэжил тэгсэн дараа. За тэрэн дээр юу болсон тэгсэн. Тэгээд тэрний дараагаар би хормын билүү одоо артист ингээд орчин үеийн билүү гэдэг газар ажилтдаг байсан. Тэр амар сонирхолтой ажил. Одоо ингээд гой билуунууд байгаа штэ чимгэлдэг, тэгээ торт өртөг. Тэр бас одоо нэг юм бясалгалын төвшний ажил. Тэн дээр бас би амар хөгжсөн. Тэгээд цөөхөн хүнтэй ер нь надаа ингээд баг цөөхөн хүнтэй шийдвэр хурдан гардаг, асуудлууд хурдан ингээд зэгцэрдэг ажлууд би ер нь дуртай мэлээ. Тэгээд би тэнд ажиллаад гэхдээ хамгийн инээдтэй тэр үед би ингээд нөгөө нэг салчаад хормын билүү идэг гэсэн. Йоо.
Тэгээд тэр хэсэг гэхдээ амар нийтдээ ингээл гой билүү гэлдэг би салчаад гэдэг хүмүүс хөрмөө гэдэг. Тэгэхэд нэг жоохон гонигтай тэгээд нөгөө ажил 8-аас ордог гэсэн заримдаа 7 болоо 6-д очиод ганцаараа ингээ хөвчм сонсоод билүү хайчдаг гэсэн. Тэгээд тэрний дараачаас ер нь өөрөө юм эхлүүлээгээд жижиг одоо юм бизнес эхлүүлээгээд эхэлсэн. Тэгээд хадгалсан мөнгөөрөө баахан тоног төхөөрөмж аваад бэлдээл нэг газрын тасварыг хамт хийлцээл баах юм хийжсэн чинь яг нээлттэйснийх нь маргааш ковид болоод тэгээд бүр яг тэгэл чинь бүр таг зогссон шүү дээ. Тийм шүү дээ. Хамаг юм хаагаал. Тэгээ тэр үеэр чинь гэртээ ном уншаал өнгөрөөсөн. Тэгэл ажил эхлэн гутал ингээ баг ажилдаа ороод явж байгаад тэгээд манай найзаас соёлоо хамтарч бизнес хий гэдэг санал ирээд 2 жил хагас. 2 жил юм уу? Ресторан ажилласан. Тэр бас сонирхолтой үеэс. Одоо тэгээд тэр 2 дахь ажилласаа дараа нь чи би даж юм хийя гэдэг аль нэг мөрөн дээрх чинь одоо сахиусан дэнгэр бож өтгөрөө шүглсэн байж та чамд те. Тэгээд яг ямар бизнес чи хийх гэжсэн бэ тэр үед? Би болохоор одоо тэр чинь нөгөө артистэн торт хийгээд байгаа шүү дээ. Тэгээд би зүгээр юм жижигхэн нэрийн сандгүй яг орж ирдэг нэг юм дээр арт зурдаг кукинууд гэдэг байхгүй юу. Тэрийг хийгээд тоног төхөөрөмжүүдэд цуглуулад ер нь бэлэн болцсон юм. Тэгээ ханаас тоног төхөөрөмж аав? Зээл мэйл авсан уу яасан? Үгүй. За юугаа хадгалсан байсан. Нэг 2 сарын цалин байлн юм уу? Хадгалсан байсан. Тэгээд тэндээсээ одоо гар миксер тэгээд нөгөө тортны суурьмөр тэгээд нэг юм ихтлийн одоо нөгөө нэг бүтээгдэхүүнүүд байгаа шүү дээ. Түүхийд аваад тэгээд нөгөө бас нөгөө дундуур нь би дандаа нөгөө орой ресторан юу гэдэгс менежер гэдэгсэн ажилтдаг байсан. Тэгэхээр амар шахаж ажилтдаг байсан. Тэгээд буцаагаад за яг одоо шийдээд гараа гэж бодоод яг эхлэжсэн чинь тэгээд хаагцсан. Нийт чи одоо өчнийн төрний те юм хом ингээд бөгнөлдсөн байж байгаад ковид гарсан байна. Тэр тэгтээ яг одоо бодоход гайгүй л байна. Тэгтээ тэр үедээ хямарч байгаа шүү дээ. Нэг 2-3 сая төгрөг байна уу? Нэг хөрөг шилэн хөрөгч 31 болж болоод авсан. Тийм шүү дээ. Одоо эхнээс нь бүгдийн л цуглуулсан шүү дээ. Тэгэл ковид гарлаа гэж тэгсэн чамд ямар санагдсан? Тэр чин тэгэл нээлттэй гээл баг дотроо байж байгаа л өглөөний зэрсэн чинь Монгол ус хөл оройтой болж ингээл амар гинт юм болсон. За тэгээд дараагийн ажил чи ямар ажил хийсэн бэ? За ингээд 2 одоо компанид ажиллачлаа. Тэгээ өөрөө би даах гад ковид гараад бүтлгүүдчлээ. Тэгээд чи дараагийнхаа шийдвэрийг гаргахтаа жишээ нь чамд ямар зүйл мотивац алсан те чи өөрийгөө яаж одоо жишээ нь дахиад өөр юм хий гэдэг тийм зоргийг урам зоргийг юу нь олж авсан бэ? Тэр чи одоо үйлчлэгийн салбар руу орох гэдэг байгаа шүү дээ. Тэгээ би эхний удаа татгалцсан юм аа найз. Яг бол би одоо 14 оюутан махаас эхлээд нөгөө дандаа үйлчлэгэнд ажиллаж исэн. Зүгч хийгээл, бариста хийгээл, тэгэл бүгдийг хийж байгаа шүү дээ. Угаагч хийгээл ингээл чинь техник арт бүгдийг хийдэг. Тэгээд ерөнхийдөө үйлчлэгийн салбарыг тогтохгүй бол нөгөө амар эрсдэлтэй байдаг. Улирлын чанартай орлого буурдаг. Зөв менежмент хийхгүй бол бас орлого буурна гэл янз бүрийн асуудал үүдэг болохоор ер нь тойрол исэн. Тэгэхээр туршлага бол байгаа. Тэг чин бараг 5-6 жилийн туршлагатай болчих юм чи үйлчлэгээний салбарын. Тэг яг нэг өдөр 5 сард юм уу? Үгүй 8 сард юм байна. За найзтайгаа хоёлаа ярилцж агаад өмнө нэг яагаад татгалцсан байсан юм. Тэгээ 8 сарын 20 дээр энэ хоёлаа уулзаад за одоо нээгээд тэгэхээр за тэгвэл 9 сарын 10 минь төрсөн өдрөөр нээгээд шууд хоёлаа яриад нээх өдрөө тохироод тэгээ салаад тэгээ тэрнээс хойш нэг 14 хоног засвар хийгээл тэгээ шууд төрсөн өдрөөр нээжсэн. Тэр үчис хүртээ одоо манай найз чинь нөгөө молпижа гэдэг штэ. Молпижагийн гана. Тэр чинь нээгээд амар хүмүүс ирээд бүр төсөөснөөс амар сайн байсан. Бүр ингэ зэрэг цэг юм ирж мэдээ. За. Зүгээр нэг паб нээсэн чинь тэг ингээд найзууд таньдаг хүний югаар ингээд маркетинг амар сайтай яваад. Тийм байна. Гараа бол үнэхээр сайн байсан байна. Тэгсэн маш сайн байсан. 2 жил ерөндөө ажгүй ажилласан. Дунд нь 2 салбар болгоод нэг нь болоод тэгээд амар олон төрлийн шалтгаанаас олж дампуурсан. Тэгээд тэрний ард дээр бол би яг 6 сар унсан. Тэр дампуурлч нэлээ хөрөнд оруулсан тий. Тэгсэн одоо ер нь дуусч байна да 26. Тий хичнээн өрөнд орсон хэлж болох.
60-аас 70-ийн өрөөнд орсон. 2 жил бол ингээд ерөөхдөө одоо seed үе те үр тарьж байгаа үе. Нэг тиймэрхүү юм би сонссон байхгүй. Алин дээр вэ? Ер нь ингээд нэг гарааны бизнес дээр. Тийм. Тэр чи 2 жил хэр чи яг сайхан үрээ тарьж байгаа л дээшээ ургуулж чадаагүй л ер нь бол ингээд алтчихсан байна гэсэн үг шүү дээ тий. Үйлчлэгээний салбарыг бас тэгдэг. Ер нь 2 жилээ давчвал докторч эхэлдэг гэдэг. Одоо ингээд бодоход чи бас яг юун дээр алдсан юм шиг санагдчихээн тий. Тэгээ нөгөө дараа нь дахиад эхлэх ингээд нэг юм одоо мотивац олж байгаа шүү дээ тий. Тэрийг олж авахд бас чамд юу нөлөөлсөн юм шиг байна тий. Энэ хоёр дээр хоёулаа төвлөрөөж яриул тий. Тэр юугаа би бичиж үтсэн дампуурлынхаа шалтгааныг. Тэгээд тэр чинь өөрөөсөө хайж эхлэн штэ. Тэгээд яг юу байсан бэ гэвэл одоо миний буруутай шийдвэр бас байсан. Тэгээд тохиромжгүй бас байршил сонгосон. Одоо жишээлбэл би нэг одоо орчлон комплекстэй байсан аахгүй аж ахуйд тэрний 3 давхарт байжгаад угаас анх эхлэхдээ л 1 жилийн дараа зарагдсан байгаа гэхээр би угаас эхлэхдээ хизээ тусгаа мэдээд эхэлчихэж байгаа байхгүй. Тэгээд бид ингээд 1 жилээ бол айгууд авчиж байгаа шүү дээ. Тэгээд 150-д явсан юм. 4 хоног болдог ч л. За стаалн малны. Тэгээд тэндээс баг 8 сая хасахтаа гарсан. Юу мөнгө болох те. Тэгээ гараад дахиад нэг фестивалд явсан. Говь руу одоо Шамбалаад би ажилд орохоос өмнө Шамбалагийн фестивалд явж байсан байхгүй. Говь тэн дээр бас баг зэрэг хасахтаа гараад тэгээд би ирээ хасахтаа гарсан хэрнээ яг манай доод давхрын ресторан суларчдаг байхгүй. Тэгээ миний түрээс он гараад дуусгаж идэг. Доор 8 сард нэг ресторан суларчаад тэр зүйл 2 дахин том байсан байхгүй. Тэгэхээр би бодохдоо хүмүүс өөр газар руу нөөчвөл олох нь хэцүү байна. Дээр нь манайх 3 давхарт гэж байгаа 2 давхартчвал ялгаа гарахгүй. Дээр нь би дахиад яг тохиромжтой байршил хайгаад өрөөс олохгүйс байхгүй. Тэгэхээр дахиж нэмж би зээл аваад хасахтаа байсан хэрнээ доод давхрын одоо 270 м квадрат юм уу? Засвар игээд. За. Тэг бүтэн засварыч нэрээ сайн хэлсэн дээ. Тийм байна. Тэг баг өөрөө найзтайгаа нийлчихсэн засвар игээд. Тэгээд хитрхи том болоод тэр үеэр нь яг нөгөө нэг хүүхдэд цэцэрлэг зөөгөөд би нөгөө нэг жоохон хөндөрж эхлээд одоо хүмүүст хариуцуулаад тэгээд жоохон муудсан давхар нөгөө нэг доод давхар том болохоор төсөөлөл одоо ингээд түрээс нэмэгдээд нөгөө орлогын төсөөлөл буураад тэг хүмүүс ч бас одоо цагаан сарын дараа таарад ч юм уу он гараад ерөөхдөө хүлээ авалт үеэс хойш ингээд буураад ихсэн. Тэгээд түрээслэгчтэйгээ бас ингээ үл ойлголцдог байсан. Тэгээд тийм шалтгаанаар дампуур юу шууд өгсөн. Өөрөө дампуурыг гэдэг саналаараа. Тэгвэл тэрнээс хойш нөгөө амиа аргацаагаад ингээ яваад ивэл би зөвхөн тэр хүнд түрээстүүлж амьдрах гэсэн байхгүй. Тэгээд тэрний дундуур чинь одоо мастерингийн багш гэдэггүй Ганбаатар гэх стратегийн багш. Тэгээд 20 хохирлоо харж чадвал дампуурхан ч гэсэн нэг төрлийн стратеги гэдэг. Тэр амар чухал байсан. Тэгэл тухайн үедээ одоо шаардлагатай худалдаа авалт хийсэн юмудаа зараад тэгээд зарим өрөө дараа тэгээд бусад өрнүүдтэй одоо шатаратаагаар түлээ гэдэг амлалтууд бичиж өгөөд тэгээд ерөнхийдөө тогтмол төлөлтүүд хийгээл. Тэгтээ нэлээх хүмүүсийг стресстүүлсэн баха. Залуу охид эмэгтэйчүүдэд урам зориг өгөх түүх Охидын подкастын шинэ дугаарууд эхэлж байна. Та подкасттай хамтран ажиллах бол Newsit, Childs гэмээн цахим шуудангаар бидэнтэй холбогдоорой. Зоригтой шийдвэр гаргасан байна миний хувьд бодоход. Тэгээ ихэнх хүн чинь тэгэн штэ тий шууд за окей ингэж болий. Дампуурлаг зарлая гэж бодохгүй шүү дээ тий. За яаж хийж байгаа босно дээ зүтгэн гээл манайхан чинь бас нэг тийм зам биш шүү дээ. Тэгээ илүү их одоо охирол амсах бас баггүй шүү дээ тий. Яаж ч бодсон. Гэхдээ тэр үедээ бас тэгж баг зэрэг оролцож байсан. Тэгээ за бүр болигээд болчихсон. Окей. За тэгвэл одоо тэгээд тэр чи одоо ингээл бөө өөр ширэнд оруулаад ямар л ойлог байх вэ тийм үстэй. Тэгээ чи тэрнээсээ ер нь ингээд гараад тэ за одоо дахиад нэг юм хийгээл хүн нэг юм гоё очсдаг штэ. Тим юм руугаа чи яаж эдгэрсэн бэ? Сэтгэл зүй бол мэдээж гэмтний эцтэй яаж ч бодсон тэ ер нь хэцүү штэ. Тэгээд би сэтгэлээр унахаараа ингээд тоол ич тоолчдаг байхгүй. Тэгээд бараг 56-аас 47 молоо хүртлээр турсан. Ерөөс ингээ хоол орхоо болчдөг. Хүмүүс чинь нөгөө эсрэгээр амттай юм дэ хэцүү нэгдэж штэ. Надад болохоор идэхгүй байх нь бүр хэцүү байдаг. Амар хэцүү. Тэгэл нөгөө нэг өөртөө юм богинохон челленжүүд зарлаж үздэг. Тэ нөгөө би яагаад байгаа юм болоо гэдээ аргаа хайдаг болсон байсан. Ер нь их сургуулийн 2-2-оос хойш тэгдэг байсан юм уу? Гэс яагаад байгаа мэдчихье гээл нэг юм подкаст. Одоо тэр үе чинь подкаст байхгүй шүү дээ. Тийм Facebook мөнх дээр уншихаар одоо ингээл нэг
юу салтын дараах 5 үе шат мат гэх тий. Зарим хүн насаараа тулдаг, зарим нь 3 сарын дотор ч юм уу. Тэгвэл гялс тушаад үзчихье гээл тий. Тэгвэл дараа нь нэг 50 хоног 5 цагт өглөө босч үзээл. Нэг тиймэрхүү. Тэгээд боссон. Бүр тийм челленжтэй групп зөө фэйсбүүкт. Тэгээд 100 таарсан тэгж тэгээ нөгөө хүчээр бичдэг. Тэгээ амьсгалын дасгал хийдэг. Тиймэрхүү юмуд байсан. Тэгээд одоо нөгөө шалтгаан амар сайн эргэж хардаг. Тэгээд өдрийн тэмдэглэлээ бас сайжруулж бичдэг. Би нэрээ 7 дугаар ангиас хойш өдрийн тэмдэглэл бичиж байгаа. Тэгээ одоо арай ухаалаг болоход Google Doc дээрээ шууд бичээд нөгөө дэвтэр алга болсон. Дунд нь амар олон жилийн хугацааны бичсэн тэмдэглэлийн дэвтрүүд алга боллоо. Тэгээ тэрнээс хойш ерөнхийдөө Drive дээрээ бичиж хадгалсан. 2-3 сард байна уу болоод. Тэгээд яг тэр зун ерөөсөө юу ч ийгөө эхлээ цаан сараар очиж имээ өвөнд амраад, имээ дээр амраад тэгээ байж байгаа 100 ер нь яа игээд кофений ивент хийгээд одоо би яг одоо л яг үндсэн ажилд орвол яг өөрийгөө ингээд эдгэж амжаагүй байхдаа ингээд буцаагаад яах юм бэ гэж бодоод хэрэн кофегийн ивент хийгээд 100 ч ингээд найзуудтайгаа ингээд дагаж кофе аваад тэгээд бүр нөгөө нэг кофений хуралтын газар ажиллаж үзмээр санагдсан. Жаксын өр хуралтан дээр очиж. Яг нөгөө хүн амралтаа авсан үеэр нь таарч ажилласан. Тэгээд бас нөгөө нэг санхүү дээр алдсан болов уу гэд нэгтлэнгийн сургалт суусан. Тэгээд бас 2-3 сургалтанд суугаад тэгээд гэрийнхнээс яг 6 сар болсон чинь шахалт ирээд шахалч явах уу тэгээд одоо ер нь болсон юм шүү. Тийм доктортой болохгүй бол одоо ингээд гэж нэг. Тэгээ би ингээд ээжт хэлээд ээж ирээд за би одоо ингээ 11 сарын 1 ингээд тэгсэн чинь 2 газарлаа анкет өгсөн. Яг бодож аваад үнэхээр удаан бодож байгаа. За би энэ хоёрт л ажиллана үгүй л үгүй гэд. Тэгсэн чинь хоёулаа аваагүй. Тэгээд за 10 тэгээд тэр үедээ давхар нөгөө мастерын ингээд бүртгүүлсэн онлайнаар ирж сураад ажилгүй хийж сураад байгаа шүү дээ. Ер нь л сурахгүй бол болохгүй мэн гэж тэр зунд ихтэй амар их сургалт мургалтанд суусан. Тэгээд 11 сарын 1 гэхэд би ажилд орохгүй л ер нь хөдөө очиж амьдрий. Ер нь яага болохгүй гэж тэгээ 2 жил хөдөө очиж амьдарчээ. Тэгээ яг байжсэн чинь 11 сарын 1-ний өмнөх өдөр 10 сарын 30-нд над руу Шамбалагаас ирээд ажилд орох уу гэд. Тэгээд за үлдэх юм байна. Би ер нь энэ ажлыг хийж чадах байх гэд. Тэгээ ерөнхийдөө Шамбалагийн төв эхэлсэн гэх үү. Хөдөө явъя гэдэг юу ч манифест ч баг билсэн юм шүү. Тийм хэвчээ байсан. Тэгээд манай ажлынхан гэдэг нь хаа байсан нөгөө Орсын хэл дээр шүү дээ манай сэлэг чинь. Тэгээд нөгөө дорно авчи хятад хэл дээр тэгээд 1000 км-ийн цаанаас ирж мод тарьж байгаа. Тэр үедээ ингээд нөгөө сөрөг бодлуудаа ер нь яаж давдаг байсан бэ? Би ч айгүй гүргэр юусоо уйлдаг байсан заяа. Багасаа нөгөө нэг ах нартай өсөөд эрэгтэй хүмүүстэй өсөөд ингээд амар шартай нөгөө өвчсөн чи үтгэхгүйч хэлээл тэгээ ерөөсөө уйлдгүү тэрний амар хэцүү байгаад гэсэн. Тэгээ ганцаараа гэрийнхэндээ бас хэлдгүү заяа ягаад ч юм. Тэгээ яг юугаад яг тэр хэцүү үе дээр манай нөгөө хоёр ах хоёлаа гадагшаа явцсан. Тэгэл яг тулсан чинь ганцаараа уйлж үтсэн. Тэгэл за тэг чүүн байж тэгэл. Тэг яг тэр үе дээр ингээд найз нөхдөсөө ч холдоод ер нь бол яг өөртөөгөө байсан хамгийн зүг байсан. Амар их сонсоод ер нь ганцаараа яваал тэгэл ажиллах нөгөө нэг өөртөө цаг өнгөрүүл уул руу алхах чи ганцаараа ишээ явчих гээд тэр зүүн гэхдээ хамгийн их би музей үзсэн шүү дээ. Музей галерейнд алхах ганцаар. Тийм байна. Яг нөгөө нэг чин үнэнчээр өөртөөгөө байх гэдэг чинь бас айгүй тийм одоо ажиллагаа бүгөө жоохон зориг шаарддаг юм байл л тий. Одоо бид нар чинь цогтаагаад яваад байдаг тий. Тэгэл яг тэрнээс өмнө бол нэг юм хийхээр л за нэг найзтай гарч явуулан талхыг хийгээл ганцаараа болохгүй юм шиг. Одоо тэгсэн чинь ганцаараа гарах нь илүү амар юм чинь ингээд хүлээхгүй хин нэгэнд төрүүлэхгүй ядраад байнхгүй зүгээр өөртөө гараад өөртөө буугаад ирэхээр одоо бараг зориуд ганцаараа гарч байгаа тэр нь ч амар байгаа. Сэтгэлзэн өрөөлөндөө ингээд аюу сайн ажиглаж сурсан байна л та тий. Нөгөө нэг савлгааг нь боловсон. Би ч ингээд хит баярлахаараа ингээд баярлал ингээд зугаалал явцдаг. Тэгэл болохоор ингээд бүр амар хэцүү санагтаал ингээд өөртөө хэцүү санагтаал. Тэр хоёроо бариад за ер нь болохгүй шүү. Одоо ингээд сэтгэл хөдлөл ингэж гаргаж болохгүй шүү гэл. Түргэн баярлалгаа ерөнхийдөө нэлийн сайн барьж сурч байгаа юм. Би нэг сахин нэг юм олж мэдсэн шүү дээ. Ингээд одоо бид нар ер нь ингээд стресстэй ингээд хямраалтай ажиллаа ингээд аминдаал сайн хийж гэл ингээд болсон тийм үе байна шүү дээ тий. Тэгээд нэг өдөр би ингээд нэг өдөрт би 7 удаа айгүй сөрөг юм бодож байгаагаа анзаарсан байхгүй. Орцноосоо гараад
нэг хүнтэй таарал тэгэнгүүт тэр хүнтэй холбоотойгоор яана ингээ ургуулаа бодоод байгаа шүү дээ. Яана ингүүл ингэ чинь тэгүүлдэг чинь тэгэл болохгүй нэг үчид би ингээд энийг амар ингээд за ингэцсэн энэ минь бүр ингээд чангац толгоо молгоо өвдсөн бүр ингээд явж байгаа юм чинь. Тэгэл дараа нь ингээл таксийн цугаал дахиад нэг өөр юм бодогдтол тий. Тэгэл нэг хүнтэй уцаар ярьчаал нэг жоохон ингээд ажиллагаал бодоод дахиад өөр сөрөг бод. Би яг тэр өдөр яг 7 удаа сөрөг юм ботсон байгаа хгүй яг ингээд амар анзаараад ягаад ч юм сая он гарснаас хойш. Тэгээд би нөгөө нэг бид нар чинь юм чиний нөгөө тэмдэглэл хөтэлдэг гэдэг чи яг зөв юм билээ. Өдрөө ингээд төлөвлөөд тэрний хажуу талд нь ингээд өнөөдөр юунд талархаж байгаагаа бичих. Тэгээд өөртөө юу гэж хэлмээр байгаагаа бичих юм хоёр хэсэг байгаа байхгүй. Тэгээд би тэрийг нэг 12 хоног л бичсэн баг. Тэгэнгүүт миний ингээд бодлоор эерэг юм бодох ингээд давтамж нь нэмэгдэх тусам сөрөг юм бодгоо болоод арай жоохон тайвширдаг ингээд. Ягдвал ингээд амьдрал чи одоо ингээд байж байгаа тохиолдол сөрөг юм уг нь болохгүй байгаа шүү дээ. Толгой дотор л болоод байгаа болохоос ш. Тэгэнгүүт бид нар тэрийг төрүүлээд ингээд аюух өөрийгөө зовоод юм байна. Тэгээ тэрийг ингээд амар анзаарсан шүү дээ. Тэгээд 25 онд өөрийгөө амар зовоосон юм шиг. Баскетбол ингээд сөрөг юм бодогдоод ингээд одоо юмыг нэрээ энэ чинь нэр ингүүл ийм юм болчих үү тийчгүй дээ тий гэл ингээд тэгээ бид нараас өөрсдөө аюух ингээд зовоод юм байна да гэд айгүй ололттой байсан тэр ухаарлаа. Би бас өөрийгөө амар хурдвар уучлалцсан. Өөрийгөө уучлах байх чаас шүү дээ. Би шиг ингээд ичмэр юм хичээлээ гэл. 3 өдөр ичэн штэ. Одоо тэгэл тэрийгээ болсон ерөөхдөө за уучлж одоо ах тий гэл тэрний аюу амар. Тэгээд бас өмнө жилээс юм өөртөө амар шудраг хандж эхэлж байгаа. Худлаа яриа л хэдэн штэ өмнөдөө тий усан хичээл уухгүй, алхам хичээл алхахгүй, нэг л мэтгэд ингээд завгүй гэдэг. Тэгэхээр эрүүл мэндийн чухал гэдгийг бас 25 онд нэлээд сайн ойлгосон. Энэ ойлгосоор байгаа. Ерөөхдөө амьдралын хэмнэл одоо ер нь нөгөө нэг юм гинтийн байхаа ерөнхийдөө болж эхлээд одоо хүүхдийн сургуультай холбоотой миний одоо амьдралын юу ч юм уу тэг хэмнэлүүд ерөөхдөө тодорхой болоод ирж байгаа болохоор тэгээ энэ жил бас анх удаа оны өмнө бүтэн жилийн ихсэл төлөвлөгөө гаргаж утсан. Тэгэхдээ тэр нэг 26 онд л би яг 26 онд яг энийг л хийнэ гэсэн. Тэгээд нөгөө нэг юун дээр бүгдээр нэг хичээл авах хөтөлбөр дээр тэгэхэд би нөгөө нэг зорилго тодорхойлох смарт арга гэдэг яжсэн шүү дээ. Тэрний дагуу тэг ингээ Excel дээр ингээд тэг ард нь ингээд шаардлагатай цагийн нөө санхүүгийн нөөцдөр ингээд заагаад. Тэгээ тийм гаргацсан байгаа болохоор би бас одоо сайхан 50 яваад байгаа юм лөө өөрийгөө нэг амраасан дээ. Амраагаад. Тэгээ сая бас анх удаа л 14 хоног лаптопод хэлэхгүй байж үзлээ. Амар гоёсэн. Тэгэхгүй л ингээд цаг наргуу хийдэг. Нэг юм таск дуусахгүй л санаа амардгүй. Ерөөсөө ажлын цаг 8 байсан ч гэсэн хамаагүй дээ шүү дээ. Яг тэгж амар удаа ажилладаг гэсэн. Бас нэг сонирхолтой гэвэл 24 оны намар юм уу? Говьд ажиллаж агаад нэг удаан гэрээсээ хол байгаад тахаар бас нэг тийм юунд орд юм шиг. Өөрөө мэдхгүй гарны одоо ботход ингээ нэг тийм санагалзах ч юм уу эсвэл нөгөө хол байгаад байгаа болохоор нэг тиймэрхүү. Тэгээд дэр нөгөө говьд намар болохоор махан нэг юм нэлээд онцтой болчдөг. Тэг би ингээд сар гараа махан ол идэж чадахгүй. Тэгээд дахиад нэг сэтгэл зүй сонирн байгаа. Тэг би ингээд сүлдээ юм ярихгүй, нойргүй болоод тэг заа ер нь хэцүүдж шүү гэд бодож байгаа нөгөө фишна бясалгал гэдэг штеп. Тэрэнд бүртгүүлээд тэгээ би 10 хоног яваад тэр чинь нөгөө бүх юмнаас тасартай юм байна шүү дээ. Уцмц сэргэлэхгүй тэгээ ороод цагаа ураалгаад, уцаа ураалгаад тэгээд ерөөхдөө тойлгүй. Тэгээ хүний нүд рүү харахгүй, хүнтэй ярихгүй. Тэгээ өглөө 4:30-д босоод орой 9:30 хүртэл бясалгадаг. Тэгэл тэр ямар байсан? Тэгээ цагаа болтдог бас. Надад бол тэрнээс хойш гарч ирээд миний сэтгэл зүй бүр амар доктортой. Тэгээд унсан ч гэсэн ер нь бол яагаад байгаагаа мэдтсэн, ажигладаг болцсон гэж бодож байгаа. Тэгээд одоо ч гэсэн нөгөө хуучин бясалгал нартаа зориулаад 7 хоногт нэг өдөр нь 5 цагийн бясалгал шууд байдаг. Тэгээд тэнд очиж суучаар ерөөхдөө тэжж байдаг. Тэр ихтэй амар. Ингээд бодлууд ингээл хөрөөд байгаа штэ. Тэгээд тэрийг чи яаж жишээ нь контролцсон? Надад л ингээд төсөөлөх яг тэр аргыг зааж байгаа бодогдоод. Яг тэр аргыг л зааж байгаа. Бодохгүй байж болохгүй штэ. Тэгээд чинь цаас балтаа оруулахгүй, юм бичиж болохгүй. Тэг ингээд эхний өглөөс сэрэл хүн шууд рефлексээр уцаа хайд юм лээ. Уцаа хайгаал тэгэл юм ботоол ингээд тэгээ ингээд унтаж чадахгүй. Тэгээ ингээд бөөнөрөө зааланд бясалгаад буцаад нөгөө багшаас яг асуулт байвал орж асуудаг. Тэгээ унтахгүй байна гэсэн чинь ерөөхдөө бясалгалын багш үүжилсэн бай гэхээр зүгээр хүн бие амарч байгаа ингээд хөвтсөн байгаа үед бол амарч байна. Хүчлээд ямар ч нэмэргүйгээд тэгжсэн. Тэгээ яг тэр чинь яг л бодлыг чинь
нөхцөн хамрын амьсгалын дээр авчирдаг. Тэгээд яг бодохгүй л ирвэл хамрын амьсгал руугаа авчирал яг зөвхөн хамраар агаар орж гарч байгааг мэдэргээл тэгэхээр амар сайн төвлөрүүлдэг. Би тэгээ өөрийгөө бараг сууд сураагүй юм байна. Тэгэхэд сурсан гэж бодсон шүү дээ. Ингээ 50 60 настай юм энэ чинь ингээ хөтлөхгүй ингээд сун заяа. Би чи ингээл өвдөг хатгуулаад байрлалаа ингээд солиол. Тэгэл 8 хоногоос бол яг л чулуу шиг сууд юм байна. Тэгээ юм бодохгүй одоо нэг сөрөг бодоод нэгдэн штэ. Заримдаа бол ингээд амьдралын завгүй үед сөрөгийн бодоод байгаагаа ч анзаардгүй шүү дээ. Тэгвэл тийхэд бол ингээд яг бодоод тэрийг шууд зогсоож болдог. Зогсоож. Тэгэнгуутлаа угаасаа юм ботход дандаа өнгөрснийг бодож байгаа юм чи. Тэгээ дандаа харамсал. Тэгэж яах гэж тэгвэ тэгэж яагаад тэгвэ гэх тэгвэл ингээд сүүл дээр ингээд тогтоод ирэнгууд л би чинь багтаа ийм хүн байсан юм биш тэгэхэд бүр огт мартсан байсан хүн мөнгө санаанд орж ирдэг. Тэр нь бас амар сонирхолтой. Эхлээд би хааж өвчнөө. Би одоо ингээд бодохоор стал хийх чинь ингээд нэг завлаа суудаг штеп. Тэгвэл нуруу муруу хөшөл хоёрын моёо хөөрөөл арга ухаалтад унах юм жишээ баг болохоор юм болов гэж бодоод. Яг завлаад зих суувал хөл бол үнэхээр жилт юм билээ. Тэгэл хүн сурдын юм билээ. 6 хоног мань бас. Юунд суугаад байжсэн чи би нөгөө 2 давхар ортой бүгд ингээд сэргийн анги шиг байдаг байхгүй юу? Хоорондоо юм ярихгүй. Чинь миний доотлын орны ихч уйлаад ингээд эхний 3 орой уйлаад зав. Амар хэцүү. Би чи ингээ өөрөө хямарсан ирж байгаа штэ. Тэгсэн чи ингээд орон морч чичиртэл уйлаад. Тэр ихч 4 өдрөөсөө чадахгүй мэн нэгэ буцсан. Амар хэцүү. Ер нь манай тэр сургалтаас 2 3 хүн бараг буцсан баг. Гэтэ сэтгэл зүгөө нэлээд сайн бэлдэж очмоор юм байна те. Ер нь заавал энийг дуусгах нь те. Би бас 50 гэж би бол нөгөө ерөөсө бараг цутааж оцсон гэхүү одоо яг л энэ л аврагдана гэж ботж оцсон болохоор л амар байсан. Тэгээд инээдтэй гэвэл нөгөө гарах төхөөд 9 өсөх хоног дээрээс цагаал эдэн гэхээр л идвэрхөө санагдаад тэр амар нөгөө хүн чинь бодол нь яг тэгээд эхэлчихэж байгаа байхгүй. Түнлээд явчихаараа сэтгэл зүгөө ингээ яачдаг. Тэрээс дахиад 20 хоног гэсэн бол цагаал эдэлээ шүү дээ. Маргааш гарны гутал дахиад төрмөр гэдэг шүү умааргүй санагдаад. Тэгээд 10 хоногийн дараа ингээ юм ярьсан чинь ингээ хоолой амарсан нөө. Ийм хоолойтой байна. Бүгдээрээ тэр ярьж үздэг. Тэгээд тэр бол амар гоё юм. Тэгвэл тэр нөгөө нэг хэцүү үедээ бас олж авсан хамгийн чухал юм чинь биш үү? Тэр баг үлцэн амьдралынхаа хугацаанд тэ сэтгэл зүгөө яаж доктортой байх уу гэдэг арга зүй баг болоод авсан юм шүү. Тийм. Одоо гэхдээ хамгийн сайн арга зүй гэвэл би ер нь гараад шууд алхацдаг. Богд уул руу алхаж гараад алхаж буугаад ирчихдэг шүү. Ер нь алхал зунд амар одоо жигдэрчдэг гэхүү. Тэггүйгээр ингээл суугаал байвал ингээл яг 4 хан дотроо суугаал байвал. Ерөөсөж жигдэрдгүй надад л авдаг. Тэгээд би ер нь гэртээ байгаад тах нөгөө юу яг зориулж нэг өдөр амрын тэгээд ер нь багаас тийм байсан баг. Одоо 5 дахь хичээл таруул 5 дахь өрөө бүх хичээлээ хийгээд хичээлээ ялгаад тэг хагас цэсээ дандаа ингээ гарч явдаг. Тэг ямар сонирхолтой. Тэгэл яагаад гэртээ үлднэ гэж одоо ингээд гяскэлс энийг ч үзмээр энэ тэрийг ч юмээр тийшээ ч очиж үзмээр нэгээд ойрхон байгаа юмудаа яаж үзчихий те би ингээ хол явж чадахгүй бол тэгээд ер нь тэнийх дуртай манай гэрийнхэн тэнсэрлээ нүг тэгээд энэ юугаар бас би оноор нэг Memento Mori гэдэг юм Японы календар гэдэг юм. За тэрийг бүгсэн чинь одоо би 60 наслна гэвэл амьдралын 2-1-ийг туулцсан байсан. Тэгээд тэрийг одоо энэ жаац ингээд бөглөө тэр болохоор жил 52 7 хоногтой шүү дээ. Нэг 7 хоног дуусахад нэг нүд буддаг. Энэ 7 хоногийг чи ингээ амьдарчлаа. Тэгээд одоо би ингээд 80 нас хүртэл ингээд доошоо 80 хажууд шийдэх. Ингээд нүднүүд байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд ингээ харахаар үе би энэ хугацаанд ингээ амьдарсан гэж бодоод дахиад би хэдийг бодохыг мэдэхгүй байгаа байхгүй юу. Өмнө тийм байсан минь тэрийг амжуулъя гэхгүй би одоо ингээд өдөр болгон яг нөгөө сахилга баттайгаар өдөр болгон хийвэл нэг үр дүн тэр нэгдэж штэ. Тэгвэл нөгөө нэг ирээдүйн холон юм ингээ хол болчоор дундаа мартагдчихдаг штэ. Тэгвэл ингээ ойрхон таск болгоод ингээ өдөр болгондоо сонирхолтой амьдраад нэг амар 3 сар нохоо шиг ингээл амар хэцүү ажиллаж байгаа л нэг 14 хоног амраад ирээл буцаал яахгүйгээр би ингээ жигд байх гад ер нь энэ жилийн төлөвөө ч гэсэн тэгж гаргасан. Одоо заавал сард 2 удаа ганцаараа ууланд алхах нь 7 хоногийн нэг өдөр цагаан хоол идэн ч юм уу тий нэг иймэрхүү байдлаар өдөр болгоо ингээд доктортой байвал гинт шахалдахгүй тэрнээс нөгөө нэг их сургууль мургуулчин байхад бидалт аавны үл өмнөх өдөр нь хийгээл амиг тийм заавал нэг тийм цагийн толготой байсан шүү дээ. Тэр өөрөөгөө ер нь бол тийм цагийн толгой хийдэг юмнуудаас ер нь амар холбоолж байгаа. Тэгээд тэрийг бас хүүхдээ зааж өгч байгаа.
ер нь заавал одоо нөгөө бөөгнүүлэл ахгүй тий хувцсыг заавал амралтын өдөр угаахад өдөө хоёлаа нэгтгэд угаажуулна, гурав дахьд угаажуулна ингээд өдөр өдөрт нь ингээд хуурлаа тий. Тэгээ тиймэрхүү байвал зүгээр юм байна. За одоо нөгөө нэг хамаг сайхан хэцүү юмнуудаа давж гараад Шамбала 2056 дээр ажиллаж эхэлсэн шүү дээ тий. Тэр шийдвэрийг гаргахад за мөн тэнд ажиллаж байхад чамд бас нөгөө захиралчин бас нэлээ одоо юу өгсөн гэсэн шүү дээ. Аюух юм боломжуудыг бас тий өөрийгөө нээх тий ажиллах юмыг одоо хийж бүтээх тэр боломжаас айгүй ирсэн ажил гэж ярьжсэн чи тэр талаараа ярьж өгч. Тий, яг л нөгөө ажилдаа алгуул алдах эрхийн үг гээд. Гэтэ мэдээж байнга алдаад тахгүй шүү дээ. Тэгээ тэр тал дээр мэдхгүй салбарлуу орсон. Тэгээд дээр нь би нөгөө нэг 2 жилийн хугацаанд үйлчлэгээнд ажиллаад буцаад миний нөгөө офисын ур чадвар ерөнхийдөө одоо жинхэнэ ажил хэрэгч ур чадварууд ерөөхдөө байхгүй болсон юм. Тэгээд яг миний сурж авах үедээ давхцаад дахиад нөгөө нэг Worm for Change-д яваад тэг ерөөхдөө зэрэг би ингээ бүх талаас надад сэргэлж өгсөн юм санагддаг. Хөөний хөгжлийн талаарч тэр карьер дээр ч тэр үед би чадна гэсэн югаар л амар хичээж ажилладаг байсан. Тэгээд яг би анх орохдоо яг 2 жил ажиллана гэж хэлжсэн. Тэгээд би нөгөө өмнө жил нөгөө Шамбалагийн наадам дээр ажиллаж ирсэн гэдэг. Тэрийг би болохоор 25 оны наадам дээр ажиллана. Тэгээд нэг ленд арт тусгаад нэг шинэ ленд арт хийн. Тэгээд нэг баримтат кино хийн гэсэн зорилготой орсохгүй. Тэг би яг бүгдийг хийсэн. Нэг ленд арт тусгасан, шинийг эхлүүлсэн. Тэгээд одоо нөгөө Монголц гэдэг ленд арт 100,000 моттой таригтаа дууссан байгаа. Тэгээд сая 8 сард би тэгэд Art and Tech гэдэг нүүдэлчдийн фестивал хийсэн. Тэрийг бас амжилттай зохион байгуулсан. Тэгэхээр ерөөхдөө яг ажилд ороод энэ гурыг хийн гэсэн юугаа бол хийсэн. Тэгээд надад хамгийн сонирхолтой нь одоо хүнсний технологич хийн штэ. Яг гоо сонирхолтой гэвэл бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийн. Нэгтлэн гэвэл тоглож бодоод байна тий. Тэгэнгүүт л би ингээд үйл ажиллагаа хариуцсан захирал гээд бас энэ чинь бас хүлээж хүнд ажил штэ. Тэгэнгүүт л ингээд амар сонирхолтой нь би ингээд байгаль орчны мэдлэгтэй болж байгаа. Тэр нь моднуудын талаар мэдлэгтэй болж байгаа. Би ингээ кемпийн ажилчтай харьцаж сурж байгаа. Буцаагаад би харилцагч байгууллагатай харьцаж сурж байгаа. За тэгээ баримтат кино, тэгээ киноны зохиол дээр хамт кино багтай ажиллаад үзэж байгаа. Тэгээ фестивал хийн гэхээр доос 250-аас 300-тэй фестивал хийгээд үзэж байгаа. Дээр нь 11 сард ингээд Group Zero-гээд ивент хийгээд үзэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө ингээд би нэг хүн биш. Тэгээд мерч бас хөгжүүлж байгаа. 23 мерч. Тэгэхээр амар олон төрлийн юм ингээ хийгээд тахаар ингээ би бүр улам л чөлөөтэй сэтгэдэг болоод тэр талаараа амар их олон юм сурсан. Нилээн одоо харах өнцгийн хувьд айгу задлж өгсөн байна тий. Өөрөө бас тийм дуртай. Би яг нэг юм хийгээд хэрэг уйдаад эхэлчихдэг байхгүй. Яг л за уйдчихлаа одоо янгууд надаас угаасаа шүүд юм гарахаа болчдөг. Янгууд л нэг шинэ юу ороод янгууд өө ямар гоё ингээл тэгээд түрүүн ингээд дуусаад байдаг ажлуудад дуртай. Богинохон тэгвэл бодохоор тэр намайг амар олон юм сургацсан. Одоо яг Шамбала дээр ажиллаж байхад тулгамдчихсэн тий хамгийн хэцүү тэгээ чи нэг аюу тийм одоо давж гарсан. Тэгээ нэг юм сургамжтай тийм юм ер нь тохиолдсон уу? Тэгэхэд бүгдээрээ л надад айгуу шинэлэг байсан. Анх бол өөрөө нөгөө очиж үзээд кемп байгааг мэдж байгаа. Надад бол кемп дээр очисон ихний нэг сар бол ямарсан. Яг 5 сард шууд амьдрахаар очиж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө уулзгээ салхи болдог. Ингээ байшин ингээ хөдлөөл. Тэгээд ингээд амар шорон шурхтай. Тэгээл тэр амар сонирн байдаг байсан. Тэгэл би яг 7 оноо л хотод 7 оноо л ингээ ирж очин бай гэж бодож ирсэн. Тэгсэрнээ давцсан байсан. Тэрнээс бусдаар бол би угаасаа хөдөө өссөн болохоор нэг амар юутай нөгөө хэцүү хүмүүс хэцүү ааштай хүнд харуул одоо шийтрах за одоо чи нийслэх зүйнтэй ажиллана шүү дээ. Одоо энэ хүнийг л давчулгээл тэгэл ерөнхийдөө тийм урам зориг бас их өгдөг байсан. Тэгэл чи чадна шүү дээ одоо хийчихгээл. Тэгэл одоо ч би бол энийг чадна, тэрийг чадна, бүгдийг чадна гэл. Би чадна гэл. Одоо бас нэг үе бодвол би амар их тэгж боддог гэсэн. Би чадна, энийг чадна гэл. Тэгэл нөгөө нэг юу ажилладаг бахта бүгд барандаач яваал зүгч чигээл бараг галтгоонд орж хоолыг нь холгоо ихтлангаач ингээ хийгээд тэр үений дараа нь би юу ч утсан би хэр зүгээр чаддаг юм хүнээр нь хийлэг тэгээд өөрөө зөвхөн одоо ингээд менежментэл хийгээд сурсан. Тэгээд тэрнээс хойш одоо бол ингээд бүгдийг сурмаар байгаа нь бас одоо ингээд ерөөхдөө болцсон. Ихтлангаар сурсан байх шүү дээ. Тэгээд
одоо тэгтээ зүгээр надад бол ойлгоход хэлбэр тайлан хараад уншаад сурцсан. Тэгээд ойр зүрийн тайлан гаргацдаг болсон. Тэрнээс би одоо ингээд миний карьер бол нэгтлэнгаар явахгүй шүү дээ. Тэнгууд л одоо би карьер дээрээ илүү яаж задлж ийн хэрэг хэрэгтэй аль салбарыг сонгох гээд байгаа. Тэгээд ямар үр дүнд хүрэх гээд байгаа. Тэгээд доктортой байх юм уу гэдэг дээр илүү анхаарал. Тэгээд одоо бол доктортой хөгжлийн чиглэлээр би 27 онд гадаадд Германд мастер хамгаалалтанд төлөвлөсөн байгаа. Тэрнтэй юм бол айгуу хичээж байгаа. Тэгээд тэрний зориулж бас төлөвлөгөө гаргасан. Тэгээд UNA Mongolia гэдэг төрийн бус байгууллага дээр бас доктортой хөгжлийн чиглэлээр сургалтанд бас сая суусан. Одоо нөгөө 27 26-нд коп болох ч байгаа коп 17. Тэн дээр бас холбоогоороо бид нэг бүт гэдэг ажиллана. Би нэг 90 жилийн төлөвлөлтөн дээр чи бүр үнэхээр сайн ажиллаж чи. Тэр талаараа дахиад жоохон гэдэг өрүүлээд яриач те. Бид нар бол ингэсэн байхгүй нэрээ нөгөө улс төрдөх эмэгтэйчүүдийн манлайл гэдэг хөтөлбөр ярьсан шүү дээ. Тэрэн дээр болохоор бид нар тэр чинь 5 жилээр нь тийм 5 жилээр 5 жилийн дараа бид нар ингээд юу 5 жилийн дараа би юу хийж бүтээсэн байх вэ? Тэрний тулд жилээр тэ юу хийцэн байх вэ? Тэрэнд надад тэр хийхэд надад ямар нөөц байгаа юм? Хин намайг дэмжих юм. Тэ одоо сараа намайг дэмжих юм уу? Манай зураглаач дэмжих юм уу? Найз нөхд маань дэмжих юм уу гэд. Тийм ингээ багнуудтай юм бид нар ингээ боловсруулаад хийсэн. Тэгээд хинхийнх нь ингээ нөгөө бичсэн юмнууд ерөөхдөө биелсэн тэ биелээ явж байгаа. Минийх бол ингээ аюулсаа явж байгаа. Тэр ингээ төлөвлөлтийг бид нөгөө нэг хүний ажлыг аягүй сайн төлөвлөд хийж өгдөг хэрнээ өөрийнхөө юм аягүй юм хайн ханддаг юм байлээ л дээ за болчихно гэл тээ. Гэтэл тэр чи өөрийнхөө юмд яг ажил шиг хандаж төлөвлөгөө гаргана гэдэг чи аягүй асар чухал байсан юм байлээ. Гаргасан нь бол мэдчих байхгүй. Тэр чи одоо энэ жилийн төлөвлөгөөгөө бас ингээл бүр Excel-дээр бүр нарийн гаргасан юм шүү дээ. Байгууллагын нөгөө жилийн маркетинг төлөвлөгөө гэдэг шиг гаргасан. Тэгээд дахиад задлаад сараар нэг экшн план гаргаад дахиад finance гэдэг шийд үсгээд тэгээд дахиад бүр төдүүгээ салгана гэж бодож байгаа. Тэгэхээр яг тэгж битсэн. Ерөнхий ажлаа өгөөд одоо хин надад туслахын тий яг ганцаараа 100% өөрөө их юм уу дэмжлэх нь юу юм тий эндээс салаад юу хийх тэгээд надад цагийн нөөц бий юу тэгээд санхүүгийн нөөц бий юу тий тэнгуудлаа шууд хугацаанууд бас зооцсон. За би одоо 5 сарын 30-нд айлтс өгнө. За айлтсын төлбөрөнд тий тэнгуудл би 7 хоногт хэдэн цаг зарцуулна гэд. Тэнгуудл дахиад UNA Mongolia дээр байгаа. Би 7 хоногт 40 цаг зарцуулна. За энэ 40 цагийн одоо 7 хоног болгон 2 дахь өдөр 5 цаг ч юм уу тий. Тэгэнгуудлаа одоо санхүүгийн нөөцийн тэг ч юм уу. Яг энэ байдлаар ерөөхдөө нэлээд задлж өгсөн. Тэгэнгүүт угаасаа л би өдрүүд тэгж амьдардаг байсан зүгээр битсэн байгаа даа байхгүй юу. Тэгэнгүүт л одоо яг нэг юм 7 чаптертай. Тэр 7-гоо л юм. Тэгээд тэр чин дунд нь хүний хөгжил гэр бүл гэдэг хэсэг дээр нь одоо хүүхдийн өнгөрөх цаг маа ингээ бүгдээрээ орсон. Тэгэнгүүт л дахиад юун дээр одоо хоол хүнсэн дээр тэгээд одоо өдрийн habits-ууд байгаа шүү дээ ажил хамаагүйгээр тэрийг хүртэл бүр ингэ заагаад тусан сарын одоо энэ 3 өдөр цагаан хоол идэн энэ хагас өдөр уулан талах юм гээд тэгээ яг л зүгээр ингээл үзчихээ ингээл явжлээ тэгвэл нөгөө гинтийн өөрчлөлтүүдэд гинт явжсэн чил найз нь орой дуудаал гинт явжсэн чинь маргааш нь өөр газар очихлоо яг тэрийга зүгээр болжээ зүг. Одоо яг нөгөө жилийн ихэнд дэмжээ явах уу гэж зарим хүмүүс л төлөвлөлт хийж байгаа шүү дээ. Гэхдээ тэрэн дээр илүү түгээмэл за нэг ийм дээр анхаараа ийм дээр алддаг шүү гэж зөвлөвч чи юу зөвлөхөр вэ? Одоо яг нөгөө хугацаал зааж өгөөрэй гэж байна. Зүгээр ингээ бичсэн шүү дээ зорилгоо. Одоо энэ жил 5 кг турах ч юм уу тий. Тэнгууд нөгөө нэг зорилгоо хүрхүүц тэгээд хэмжигдэхүүц байлгаа гэдэг шүү дээ. Тэнгууд 5 кг турах юм бол чи 1 сард 0.5 кг, 2 сард 0.5 кг ч юм уу. Яг зүгээр баг ихийг биш багыг өгөөд яг хийж чадхаал амлаад явахгүй бол за окей. Тэгэхээр би сая гинт ингээд нөгөө мартамхай юм болохоор гинт сандлаа ингээ хичээсэн байхгүй нөгөө юуны подкастныхаа ихэнд бидэд шагаа хаяад энэ жилийнхээ өнгийг үзчихсэн юм аа. Тэгээ одоо төгсгөлт нь хайчи дараагийн дугаар дээр ихэнд нь хаяулъя. Тэгэхээр энэ дунд одоо бидэд ингээ шагаа бэлтцсэн байгаа заяа 4 ингээ шагаа. Тэгээд энд ингээ тайлбар нь байгаа. Гэтэ би бас түрүүн ингээ юуж үтсэн чинь зарим нь штэ ингээ юухгүй лээ. Зарим тайлбаргүй юм байлээ. Гэтэ чи их ондоотой байх хаа бэлтгэл явсан юм чи. За. 3 ямаа 1 тэмээ. За наанаас хараарай. 3 ямаа 1 тэмээ. Ямаа 3 тэмээ 1 гэж байна. Байна. Гүн чайна. Энэ нэг жоохон сони юм болчлаа. За дахиад энэ чинь энэ ширээнээр ичүүлээ. Одоо дэвшгэрийг буруутгасан. Энэ буруу биш тий.
За. 2 хонь. 2 Хоёр ямаа. За 1 хонь 1 морь. Байна уу? Морь нэг дээр харъя. Морь нэг. Хоёр хонь уу? 2 ямаа. За морь нэг. 2 ямаа 1 хонь. Морь нэг, хоёр ямаа, нэг хонь. Тэгээд болоо юу? Тэгээд дөрөв. Хэрэг явдал анхны удаа саадгүй гинэ. За эхний оролдлогоор саадгүй байх юм шүү дээ. За энэ жилдээ чиний ингээд зам мөрийг засч өглөө шүү. За одоо болохоор ингээд подкастны төгсгөлд бид одоо энэ канвасан дээр дараа нь ингээд гоё жаазан тэгээд өглөх юм. Тэгээд энэ одоо 2026 оны эхний удирдалд ингээд орж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүсээрээ энэ дээр ингээд нөгөө гоё урам зоригийн үг эсвэл өөрийнхөө ингээд одоо өөртөө зориулж хэлсэн үг эсвэл одоо залуу охид эмэгтэйчүүдэд те зориулаад хэлэх үгч байж болно заяа. Тэгэхээр чи энэ дээр ингээд бодож байгаад гоё манад офс дээр өлгөгдөн гэж бодоод нэг дурсамжтай юм ингээд очиж өгөх юм аа. Он бичих уу яах вэ зүгээр үү? Болно он бичсэн ч болно. Он бичээд гарын үсгийг сайхан зурчихгүй алдартай болохоор ч зарна. Тэгээд юу арчих? Мэргийг арчих. Мэрэг юм уу? Юу юм бэ? тийм ээ одоо энэ жилийн өнгөөл тодорхойл штэ байхгүй байна. Миний би ер нь тодорхойгүй байгаа юм шүү. Зэ. Дөрвөн. За юм 3 дахь орол. Би ч бас ингэж чадна. За. Иш нөөц нь харуулах би өөрөө уншчих байсан уу? За тийм. Чи иш нь харуулж байгаа камер руугаа харуулж байгаа даа. Амар гоё бичсэн шүү. За гоё тохируулж байгаа. Миний бодлоор өөртөө итгэх нь зөрөгтэй байхаас илүү буужихгүй байхыг хэлнэ. Тэгээд өөртөө хайртайгаарай гэж хэлсэн. За. Зөрөхгүй байж болно. Шантарч 2026 бэ сард хийдэг байгаа. Гарын үсгийг зураач энэ хойно. Гарын үсэг нь баг юм шүү дээ. Жохон бичмэлээр ингэж хүмүүс чи ингэж ингээд гоё зуртай байлаа шүү дээ. Дэш дааш нэг юм ингэ сарлцуулж өгөлцүүлээ. Ай. За зөндөө олон хийгэрээ. За баярлалаа. За ингээд Октийн подкастынхаа 2026 оны хамгийн эхний дугаараа хэдүүлээ энэ түрээд өндөрлөё. Тэгээд манай эхний дугаараар манай Сараа маань оролцож сэтгэл зүрхээ амьдралаа танарч өстө харамгүй л уулсан. Эндээс одоо тэгээд тий шин сонин одоо өөртөө хэрэгтэй мотивац центр олж авах чадах нь одоо та нарын одоо тий оюун ухаан сэтгэл зүйн царааны асуудал шүү. Тэгэхээр ямар ч тач хүнд нэг юм нэрээ хүнд ийм юм тохиолддог ийм цаг үе байдаг шүү тий энэ дээр тэгвэл Сараа гэсэн чи би ч гэсэн тэгнэ гэсэн одоо юм санаа сэтэл авахар ийм ярилцлага болсон байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд манай студид ирээд гоё ярилцсан Сараадаа бас маш их баярлалаа. Тэгээд юуны гарын бэлэг ох юм аа. За манайх энэ нөгөө нэг Child Demand-гээ сайт маань юу гаргасан. 2026 оны календар. Тэгээ энэ дээр болохоор одоо ингээд өнгөрсөн тий одоо байгууллагад манайх чинь жил гаруй хугацаа болж байгаа. Тэгээ тэр хугацаанд хийсэн сурвалжлагуудын фото зураг нууцтай. Тэгээ тайлбартай. Тэгээ юм бичих жоохон тэмдэглэх зайтай. Ийм манай одоо нэрийн бүтээгдэхүүн байгаа юм аа. За тэгээд энийг одоо хүний эрхийн цагаан толгой гэдэг энэ номтой хүүтэн бараг таалагдсан. Яг одоо бүрэнгийн хөлт уншаад ийм хүний эрхийн одоо өндөр мэдрэмжтэй хүүхд талах нэ. Тэгээд баярлалаа. Ямар гоё бэлэг вэ. Тэгээд өөрч оролцуулсан бас баярлалаа. Тэгээд жилийнхэнд ийм гоё подкастт орж байгаадаа баяртай байна. Тэгээд өөрийнх нь ажил бас амжилт хүсье. Залуу охид эмэгтэйчүүдэд урам зориг өгөх Октийн подкастын шинэ дугаарууд эхэлж байна. Та подкасттай хамтран ажиллах бол Newsit, Childs-ийн захим шуудангаар бидэнтэй холбогдоорой.